Гэр бүлийн тухай хуулийн ойлголт сэдвээр хүчирхэг 7 багийн бэлтгэсэн товч танилцуулгыг хүргэж байна. Гэр бүлийн тухай хууль нь 1999 оноос өдийг хүртэл хугацаанд мөрдөгдөж байгаа бөгөөд 9 бүлэг 76 зүйлтэй юм. Дөрөвдүгээр зүйл гэрлэлт гэр бүлийн харилцааны зарчим. 4-1 гэрлэлтэн тэгшэрх сайн дурын харилцаан дээр үндэслэнэ. 4-2 иргэний гэрлэлт нь үндэс угсаа, хил арсны өнгө, шашин шүтлгээр ялгарлан гадуурхахыг хориглоно. 4-3 гэр бүл нь нийгмийн үндсэн нэгжмөн. 4-4 гэр бүл их нялхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална. 4-5 хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чирэг өсгөн хүмүүжүүлж хөгжүүлэх, түүний эрх ашиг сонирхлыг нэгэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ. 6 дугаар зүйл гэрлэх нөхцөл. 6-1 энэ хуулийн 9-1 заасан харьцлах шалтгаангүй бол 18 наснд хүрсэн Монгол улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол улсын иргэн нь гадаадын иргэн харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөлдснөөр Монгол улсад гэрлэж болно. 6-гийн 2 эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна. 6-гийн 3 Монгол улсад байн горшин суугаа гадаадын иргэн харьяалалгүй хүний гэрлэх асуудлыг шийдвэрлэхэд Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтлана. 9-р зүйл гэрлэхэд харьцлах шалтгаан. Дараах байдал нь гэрлэхэд харьцлах шалтгаан болно. 9-1 өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол 9-2 гэрлэгчид хоёулаа эсвэл хэн нэгэн нь энэ хуулийн 6-гийн 1 заасан насанд хүрээгүй бол 9-3 төрөл садангийн хүмүүс хоорондоо гэрлэх. 9-4 харгалзан дэмжигч дэмжүүлэгч хоёр гэрлэх. 9-5 үрчлэгч үрчлүүлэгч хоёр гэрлэх. 10 дугаар зүйл гэрлэгчдийн эрх үүрэг. 11 гэрлэгчд нь гэр бүлийн дотор тэгшэрх хідэлж адил үүрэг хүлээнэ. 12 гэрлэгчд нь гэр бүлийн төлөвлөж оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлийн чөлөөтэй сонгох, хуваар тэд хөрөнгөтэй байх, дундаан хамтран өмчлөх, эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоон буруутай этгээдээс гаргуулах тэгшэрхтэй. 13 гэрлэгчд нь бие биедээ үнэж байх, хүүхдийн өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеийн халамжлах, хүндэт гэх, тэжээнд итгэх, туслах, гэр бүлд шаардлагах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеийн аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ. 14 угийн бичиг хөтлөх журмыг Монгол Улсын засгийн газар батална. 11-р зүйл гэрлэлт дуусгар болох. 11-1 гэрлэгч нас урсан болон түүний нас урсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгар болсон тооцогдно. 11-2 гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан эсвэл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгар болно. 11-3 гэрлэлт дуусгар болсныг бүртгэх журмыг хуулиар тогтооно. 12 дугаар зүйл гэрлэлт цуцлах журам. 12-1 гэрлэлтийг хуульд заасан үндслээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцлана. 12-2 эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь 1 нас хүрээгүй эсвэл хариуцагч хүн дээр өвчлсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно. 14-р зүйл гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах. 14-1 энэ хуулийн 13 дугаар зүйл заасан тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэднийг хэн нэгний эсвэл иргэний эрхцэн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн хэмжлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 14-2 шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар дүтгэлзүүлж энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг зохион байгуулна. 14-3 гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэр заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцлана. 14-4 гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болцсошгүй. Эсвэл учирсан тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14-2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. 21-р зүйл эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх. 21-1 хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ. 21-2 хүүхдийг үржлэн авснаар эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ. 21-3 дагвар хүүхэд хойд эцэг хойд хэн хооронд эцэг эх хүүхдийн эрх үүрэг үүснэ. 21-4 хүүхдийн эцэг эх нь гэрлэлтэд бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчлэгийг гэрлэлтэд бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг эхийн тогтоосон эрх
эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдно. 21-5 гэрлэлтэд бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсэн хүүхэд нь гэрлэлтэд бүртгүүлсэн гэр бүлээс төрсэн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ. 26 дугаар зүйл хүүхдийн хүмүүжүүлэх эрх үүрэг. 26-гийн 1 эцэгийг хүүхдийн хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ. 26-гийн 2 эцэгийг дараах үүрэг хүлээнэ. 26-гийн 2-ын 1 хүүхдийн эрүүл чирэг өсгөн бойжуулж сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх. 26-гийн 2-ын 2 хүүхдийн асран хамгаалах, тэжээнд итгэх. 26-гийн 2-ын 3 хүүхдийн үндэсний ёс заншил, уламжлалын дээдлэх хүслээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрал эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох. 26-гийн 2-ын 4 хүүхдийн эрхийг хамгаалж өөргөө биелүүлэхэд нь туслах. 26-гийн 3 эцэг эх нь хүүхдийн эрүүл мэндэд сэтгэхүй ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэдтэй хэрцгий хандах, эцэг эх байх үргэн зөв бусаар ашиглахыг хориглоно. 26-гийн 4 эцэг эх гэрлэлтийн зочлуулсан тохиолдолд энэ үеийн 26-гийн 2 заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ. 26-гийн 5 энэ үеийн 26-гийн 4 заасан тохиолдолд эцэг эх үүргэн хэрэгжүүлэх журмыг тусгаалan тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно. 26-гийн 6 хүүхдийн эрх ашиг сонирхолд харьцлахааргүй бол гэрлэлтийн цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөн хүлээсэн үргэн хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно. 27 дугаар зүйл эцэг эх байх эрхийг хязгаарлана. 27-гийн 1 хүүхдийг орон сууц хувцас хоол ундаар байнга санаатай гачигдуулан хөдөлмөрийг нь зөв бусаар ашигласан, гуйлагчлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг эх байх эрхийг 6 сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно. 27-гийн 2 эцэг эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг эх буюу эх нь эсвэл төрөл садангийн хүн бусад иргэн хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй. 55 дугаар зүйл хүүхэд үрчлэх ерөнхий нөхцөл. 55-ийн 1 хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж нотариотоор гэрчлүүлсэн байна. 55-ийн 2 гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна. 55-ийн 3 бүтэн өнчин хүүхэд түүнчлэн эцэг эх нь хоёулаа иргэний эргэцийн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг үрчлүүлэх тохиолдолд хуульд өөр заагаагүй бол тухайн хүүхдийн асран хамгаалагч харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна. 55-ийн 4 7 нас хүрсэн хүүхдээс өөрийн зөвшөөрлийг нь авна. 55-ийн 5 эцэг эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай хуулийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дараа өрчлүүлж болно. 55-ийн 6 үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум дөргийн засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийн гаргана. 55-ийн 7 сум дөргийн засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж үрчлүүлэх хэсэг тухай шийдвэрийг ажлын 20 хоногт багтаан гаргана. 55-ийн 8 хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэж баталгаажуулна. 59-р зүйл үрчлэгдсэн хүүхэд үрчлэн авсан эцэг эхийн эрх үүрэг. 59-ийн 1 үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ. 59-ийн 2 үрчлэн авсан эцэг эх нь төрсөн эцэг эхийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ. 59-ийн 3 үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг эхээ тэжээнд итгэх үүргээс чөлөөлөгдөж эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдна.